Нэг мэдээлэл байна. Бас нэг асуулт байна. Мэдээлэл нь бол юу гэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байгаа. Анар гишүүн жишээ нь манай байнгын ороонд байж гин мөн одоо энэ дээр хамтран одоо өргөн барих гэж байна. Энэ дээр ямар өөрчлөлт орсон бэ гэхээр гадаад байгаа иргэдийн сонгуул өгөх боломжийг нээх тухай асуудал байгаа. Ер нь бол энэ нэмэлт өөрчлөлтөн дээр бидний өргөн барьж байгаа нэмэлт өөрчлөлтөн дээр 3 янзын агуул байгаа. Нэг нь бол гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа, хоёр дахь нь бол урьдчилсан санал авах ажиллагаа, гуравт нь өөр газарт байгаа сонгогчдод санал авах ажиллагаа гэсэн юм 3 одоо хэлбэрийн санал авах ажиллагааг сонгуулийн хуульд оруулж өгөөд өөрөөр хэлбэл иргэдийн сонгуул өгөх боломжийг нэмэгдүүлэх тухай асуудал байгаамаа. За яг хөө бидэнд байгаа тооцоогоор бол гадаадд үндсэндээ 120 орчим мянган одоо сонгуулийн насны иргэд байгаа. За тэгээд одоо бас яг элчин сайдын яам консулын газар санал авах байрнаас хол байгаа иргэд байдаг. Тэнд дотор бол яг өнөөдөр энэ яригдж байгаа 2 хотод консулын газар байгуулах чинь энэ 2 хотын нэр бас байдаг. Бид нар гадаад яамнаас бас мэдээлэл авсан. За ингээд үндсэндээ иргэдийнхээ одоо санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нээх үүднээс ийм хуулийн төсөл явж байгаа гэдгийг нэгэд мэдээлэл болгоод хэлмээр байна. За үндсэндээ бид нар бол энэ яг 3 өөрчлөлт орж байгаагийн энэ гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа гэдэг дээр бид нэр жишээ нь ямар өөрчлөлтийг оруулж өгж байгаа вэ гэхээр нэгд бол урьдчилаад заавал бүртгүүлдэг байсан. Одоо бол урьдчилсан бүртгүүлгүй болох юм. За түнчлэн санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолох боломжтой болж байгаа. Мөн саналын дүнг шууд дамжуулах ийм боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. За өмнө нь бол 2 хоног авдаг байсан бол 5 хоног авахар одоо төлөвлөж байгаа. Элчин сайдын яам консулын газар дээр бол тодорхой хэмжээгээр бас ачаалал үүсэх байх гэж бид нар ойлгож байна. Яг тэгэхээр 2 хоног байснаа 5 хоног болохоор тодорхой хэмжээгээр одоо бас ачаалал үүсэх болов гэж бодож байна. Гадаад яамнаас бид нар бас зохих одоо албаны улсуудаас санал авсан. Ерөнхийдөө энэ аюул ажиллагааг бол бас дэмжиж оролцсон гэдэг ийм байр суурь өгсөнд юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. За бас нэг зүйл за асуултандаа оръё. Яг өнөөдөр орж иж байгаа энэ 2 асуудлыг бол дэмжиж байна. Сидней хот болоод Франкфурт хотноо консулын газар нэх заавалшгүй шаардлагатай байгаа гэж ойлгож байна. Маш олон монголчуудтай хэрэгцээ шаардлага их байдаг. Яг ийм өөр хэрэгцээ шаардлага их байгаа ямар хотууд байдаг вэ? Дараа одоо ямар хотуудын нэрс орж ирэх вэ? Төсөв мөнгийг яаж шийдэх вэ гэдэг дээр та бүхэн хариулт өгнө үү? За бомч рэгшэнд баярлалаа. Бомч рэгшин асуултанд хариулъя. Батцэг сайд хариулъя. 5 номер. За юуны өмнө эрхэм гишүүдтэй бас талархлаа илэрхийлье. Олон жилийн туршид манай элийн чандд байгаа Монгол иргэдийн энэ сонгуул санал өгөх асуудлаар бас хуулийн төсөл санаачлаад идэвхтэй хэлцээд явж байгаад нь одоо нийт элийн чандд байгаа монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. За тэгээд бас цаашдаа гишүүнийхээ хувьд ч гэсэн дэмжиж оролцоод явах юм саналтай байгаа илээ. Хоёрдугаарт бид нэр яг энэ жил бас ер нь Бразил элчин сайдын яам дахин нээх, за Испани элчин сайдын яам шинээр нээх, за Дублин буюу Ирландад одоо консулын газар нээх, за Найроби одоо Кени Өмнөд Африкийн аль нэг улсад одоо бас элчин сайдын яам нээх энэ саналуудаа олон жилийн туршид ярьж байгаа. Бид нар бүс нутгийн болон одоо хамтын ажиллагаануудаа үнэлж ирэмбэлж хагаад эдгээр газруудад дипломат төлөөлөгчийн газраа цаашдаа байгуулна гэсэн ийм төлөвлөлттэй явж байгаа. За тэрэн дотор хамгийн түрүүлээд иргэд ихээр орчин сууж байгаа. За иргэдийн тасралтгүй нэмэгдэж байгаа Франкфурт, Сидней дээр одоо ерхий консулын газар нэг асуудлыг эхний ээлжинд тавьж байгаа. За Мадридэд элчин сайдын яам байгуулах юм зайлшгүй бас шаардлага байгаа. За Испани талаас ч гэсэн одоо энэ хүсэлтийг бас хүлээж авч бас одоо ойрын хугацаанд нээх энэ хүсэлтийг мань дэмжиж хамтын одоо баримт бичгээ зураад гадаад яамд хоорондын процедур бол яваад ерөнхийдөө бэлэн болсон. За энэ 4 нэрлсэн газрын дипломат төлөөлөгчийн газар нээх төсвийг одоо бас уг нь бол төсөвтөө оруулсан байгаа. Тэгэхээр дараа ингээд шатлаад энэ 4 элчин сайдын яамыг байгуулах ийм төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлье. За, бомч рэгшин нэмж тодруулъя.
За би дэмжиж үг гэлэх гээд байгаа маа. Монгол улсын гадаад харилцаа, гадаад бодлого их өргөжөж, гадаад харилцаа нэлээд их тэлснийг манай ард түмэн бид нар бүгд маш их мэдж байгаа. Нүүбийн бүртгэлтэй 192 оронтой дипломат харилцаатай болсон. За гадаад арга хэмжээнүүд одоо араараасаа одоо зохион байгуулагдаж байгаа. Яг үүнийг дагаад миний ойлгож байгаагаар бол энэ гадаад харилцааны яамн дээр, гадаад харилцааны чиглэлээр энэ консулын газар элчин сайдын яамнуудыг нээх хэрэгцээ шаардлага бол бараг л жил араараасаа дараалаад бий болж байгаа болов гэж ойлгож байна. Би бол зөвхөн ойлгож байгаа зүйл бол Монгол улсын гадаад харилцаа бол урд өмнө түүхэнд байгаагүй хэмжээгээр одоо өргөжөнд хэлж байгаа. Тэгэхээр энэнд бол энэ консулын газар болоод элчин сайдын яамнуудыг нээхээс өөр арга зам байхгүй баха. Энэ нь бол эргээд Монголын гадаад харилцааг өргөжүүлэх маш чухал ач холбогдолтой гэж ойлгож байгаамаа. Тэгэхээр энэ дараагийн хэрэгцээ шаардлагатай байгаа. Минут нэмээд өгье Бөмбөч гишүүнд. Тийм учраас саяны газрууд Мадрид гэдэг чинь ер нь бол ойлгож байна. Эднэрийг бас яралтай оруулж ирээд асуудлаа шийдээд яваарай одоо гişүүд бол дэмжих хөлөө гэж ойлгож байна. Монголын ард түмч гэсэн дэмжих хөлөө. Энээс бид бол мөнгө төгрөг төсөв уулна харамлах ёсгүй байгаамаа. Монголын одоо нэр нүүр гадаад харилцаа за тэгээ гурав дахь төршийн бодлого цаашлаад бол нарийн ярих юм бол Монголын энэ эдийн засаг болоод тусгай тогтнолын асуудал ч гэсэн шууд ус утгаар чухал хувь нэмэр оруулж идэг. Монголын нүрийг гадаадад тахалж идэг, иргэддээ үйлчилж идэг маш олон талын ач холбогдолтой л доо. Тэгэхээр бид бол аль болохыг нэг дэмжиж явах нь зүйтэй болов уу гэдгийг хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. За Бөмбөч гишүүнд баярлалаа, санал хэллээ. За Анар гишүүн